Өөрийнхөө сэтгэл зүйг зургаар илэрхийлдэг аутизмын эмгэгтэй Од Баясгалан НТV-ийн мэдээ онцолж байна. Од Баясгалан багасаа зураг зураг, хайчилбар хийх, эвлүүлдэг тоглоомоор төрөл бүрийн бүтээлхийг сонирхолтой байжээ. Түүний энэ чадварыг нь эцэг эхэн дэмжиж, зургийн дугуйланд явуулж эхэлсэн байна. Улмаар Од Баясгалан үзсэн хүүхэлдэйн киноныхоо баатруудыг зурагт буулгах болжээ. Түүний хувьд 3 удаа уран зургийн үзэсгэлэнгээ дийлгэж, үзэгчдийн хүртэл болгосон байна. Од Баясгалан 13 настай зураг зурх үедээ зан ааш нь илүү тайван болдог. Харин алдаа гарахтаа уурлаж зураг зурхгүй орхих тохиолдол гардаг байна. Энэ үед багш нь тайвшруулж урамшуулдаг байна. Өнгөрсөн хугацаанд 100 гаруй зураг зурсан Од Баясгалан нэг зураг зурхтаа 1-2 сар зарцуулдаг. Зургийн багш нь анх түүнтэй харилцахад хүндрэлтэй байсан бол одоо илүү сайн ойлголцож чанартай сайн бүтээл төрөх болжээ. Мөн багш Шав хоёр дэлхийд танигдсан уран зургийн галерейтэй болох зорилготой. Зургийн хувьд бол яг өдөрт нэг зураг зурна гэж бол байхгүй те, хүүхдийнхаа тайван, тааламжтай нөгөө зураг зурх хүсэл тэмүүлэн эхэлсэн үед бол зургийг илүү их зурулдаг. Дээрс нь зураг зурвал өөрх нь авьяас нь болоод ирэхээр их хүчлэн эхнээс нь хар зургаар зураад дараа нь бодох гэдэг ч юм уу тийм ээ. Эсвэл нөгөө өөрхөө очих дуртай газрыг кастлыг эсвэл Disney гэдэг ч юм уу, эсвэл өөрхөө үзсэн Google киноны баатруудыг өөрөө төсөөлж зурдаг. Төсөөл зураг зурнууд нь байх юм бол өөрөө одоо интернетээс хайсан, харсан, таалагдсан зургуудаа сонгож хар зурх байдлуудаар зурдаг. Хүүхдийн маань хувьд бол мэдээж аутизмын онцлогтой учраас зан үйлэн асуудалтай. Нөгөө тухайн зураг маань өөрт нь таалагдаагүй, эсвэл нэг дугуй дурсан мөрөө болцсон тохиолдолд нөгөөдөгтөө стресстэй, уурлах гэж асуудууд бол зөндөө. Гэхдээ асуудал байлаа гэдээ бид нэр зураг дуусахгүй, гарахгүй байх гэж байхгүй. Асуудалтай өдөр болгон манай багш нар асуудалтай тулгардаг. Гэхдээ тэрийг чадвараараа, мэдрэмжээрээ хүүхдтэйгээ ажиллах, танилцсан нөгөө ажиглалтаараа илүү их даван тулдаг. Аутизмтай хүүхдүүдэд нийгмийн харилцаанд ороход хэл яриа, зан авирын бэрхшээлүүд илэрдэг. Гэсэн ч тэдний онцлогийг ойлгох нь хамгийн чухал. Иймээс багш нарын хувьд Од Баясгалан шахалгүй өөрөөр нь ойлгодог байна. Түүнтэй харьцахад хүндрэлтэй зүйлүүд байсан ч авьяасыг нь дэмжих нь түүний амьдрал чухал нөлөөтэйг мөнх цэцүүгаш хэлж байсан юм а.